За багш нь өнөөдөр та нартай тэл хичээл дээр үтсэн зүйлийг баттгаад зарим зүйлийг илүү сайн тайлбарлаж өгье гэж бодлоо. За тэгэхээр зэрэг энэ бидний өнөөдөр ажиллаж байгаа энэ PNCnet гэдэг энэ програм болохоор хаанаас татаж авч хэрхэн суулгах тухай тэл хичээл дээр бол тайлбарсан байгаа. За тэл хичээл дээр бас илүү бидний өмнө илүү нэг тайлбарсан зүйл бидний өмнө их мэдсэн pen програм дээр зурдагаас арай өөр давхрах ашиглаж зурж байгаа. За давхрах гэдэг нь маань ойлголтыг та нар юу гэж ойлгох вэ гэхээр за бид нар өнгөгүй одоо тэмдрийн нөгөө бидний хавц шиг тийм гэлгэр өнгөгүй одоо цаасан дээр тунгалаг цаасан дээр зураг зураад за нэг зурсан зураг нэг объект гэж нэрлэж байгаа. За энэ зургуудыг ингээд давхарлаад ахаар хамгийн доор байгаа объектын зураг мэдээж одоо бүх хуудас тунгалаг учраас харагдана. Тэгэхээр зэрэг объект болгоныг нэг одоо тунгалаг хуудсан дээр зураад давхарлаад тавих юм. Биднэрт одоо яг нэг том зураг болж харагдах байгаа. За тэгэхээр зэрэг энэ аргачлалыг одоо PNCnet програм дээр зурдаг. За тэгэхээр зэрэг бүгдээрээ layer буюу давхрах ашиглаж одоо зураг зурж үзье. За ингээд сургачгийн 39 дугаар хуудсан дээр биднэрт дадлага өгсөн байгаа. За хамгийн нэгдүгээр нь шинэ хуудас нэгтэй файл new командыг орно гэж байна. За энэ нэмэгдээ цаасан дээр дарж гарчиж болно. За бидний цаасны өргөнийг даалгаварт маань 800 гэж өгсөн байна. Дадлгаж байгаа 800 биччихье. За цаасны өндрийн маань 500 гэж өгсөн байна. За ингээд resolution буюу цагийн нэгтрлийн 96. За pixel inch буюу 1 инч зайд 96 цаг одоо төгрөгөөр өгсөн гэсэн үг байна. За ингээд дотлын инчээр цаасны маань 833 инч, өндөр нь 521 инч гэсэн за ийм хэмжээтэй шин цаасыг сонгож нэхнэ. За дараагийн маань дасгал дээр бид нар тэр хуудасны 39 дугаар хуудасны эхэн дээр харагдах байгаль дээр нар, байшин, мод одоо гэх мэт зүйлийг тэнгэр нар гэх мэт одоо объектуудыг зурна. За нэг объектыг зурхтаа нэг давхрах дээр зурна гэж хэлүүлээ төгссөн байгаа. За тэгэхээр зэрэг дасгал 2 дээр эхнийх нь болохоор tools хэсгээс gradient гэсэн одоо хэрэгслийг сонгоод тэнгэр зураарай гэсэн байна. За tools гэдэг нь маань бидний энэ одоо гол зурх багчийг хэлж байгаа. За энэ gradient гэдэг нь болохоор өнгөийг одоо уусгаж боддог. Тэгэхээр зэрэг gradient-ийг сонголоо. Тэнгэр будаараа гэсэн учраас тэнгэр маань цэгэр өнгөтэй. Тэгээд доош одоо ингээд цагаан өнгөтэй уусгаж зуръя. За ингээд тэнгэрээ зурчлаа. За дараагийн 2 дахь алхам дээр layers руу ороод edit new layer командаар шинэ давхраг нэмнэ гэж байна. Тэгэхээр layers меню руу ороод edit new layer гэж сонгож болох нь эсвэл Ctrl Shift E давшрын хослолыг дарж болно. За бас энэ урд байгаа тэмдэглэгийг дэлгэцэн дээрээс энэ доод булангаас олоод дарж болох нэ. За тэрнээс өмнө нөгөө давхрагтаа нэр өгдөг бид нар. За эхний давхрагтаа бид нар за тэнгэр гэдэг нэр өгчээ. За монголоор өчнө хэвдвэл тэнгэр гэдэг нэр өглөө. За хоёр дахь давхрагаа бид нар үсгэе. За хоёр дахь давхраг маань зүйлийг зургах гэж байгаа учраас зүйлийг гэж нөгөөд хоёр дахь давхраа ногоон өнгөөр бүтээ. За мөн gradient-ийг хэрэгслээ сонгоод ногоон цагааны хослоор за доороос ингээд ногоон өнгө бүтчих. За тэгэхээр зэрэг бидний одоо хараа энэ доод болон гарах бол хоёр давхраг байна. За энэ байрлал нь болохоор зэрэг энэ дээрээ байгаа давхраг нь одоо дээрээ байралтай. Тэнгэрийн мэдэн маань цаана байгаа. Тэгэхээр энэ layer-ыг ингээ аваад үзвэл цаана тэнгэр байна те. Тэгэхээр одоо би энэ хоёроо хоёулангийн зэрэг хавтуулахын тулд за энэ идэвхжүүлдэг хэсгээ аваад зүйлийг давхрахынхаа эндийн цагаан хэсгийг ингээд delete дараад арилгаад өгч. За тэгэхээр зэрэг одоо яаж юм бидний тэнгэр зүйлэг хоёр маань зэрэг харагдаж байна гэсэн. За ингээд дараагийн даалгаврыг дөрөв дахь даалгаврыг бид нар хийсэн. За одоо дөрөв дахь даалгавар дээр нар, байшин, мод, зам гэсэн давхруудыг нэмээд зохиомжоо бүтээнэ гэж. За одоо эхлээд бид нар гэсэн давхрыг нэмээ. За ингээд хоёр дараад
За нар гэсэн давхраг юм лээ. За одоо энэ нар гэсэн давхраг маань ингээд сонготой байгаа учраас энэ дээрээ би нар зуръя. За тэхийн тулд энэ дүрснээсээ за энэ дуулж болчих. За эндээс дүрсээ сонгоод за ингээд нараа зуръя. За нар маань юм байна. Нар болохоор шараар зурж болно тий. Тэгээ энэ савта бодог маань нөгөө дотор талыг боддог гэдэг бүгдээр мэдж байгаа учраас дотор талыг ингээд за шараар бүтчих. За ингээд нар маань бэлэн боллоо. За дараа нь болохоор бид нарт байшин гэсэн давхраг үүсгэх юм байна. За ингээд дөрөв дэх давхраа нээгээд за байшин. За одоо тэгэхээр би та нар харуулъя. Давхаргынхаа нөгөө талыг харуулъя. За тэгэхээр би одоо энд дүрсийг сонголоо тий. Ингээ хоосон хөдлөд энэ байшин гэдэг давхраг би юу ч зураг учраас нөгөө тунгалаг давхраг маань энд ингээд хөдлөжээ. За ингээд дараа нь нар гэдэг давхраа сонгох юм бол одоо хараарай. Зөвхөн нар л хөдлөж байгаа. Тэгэхээр зэрэг би нарыг одоо дараа нь энэ тэнгэрээс одоо хөндийгөр яаж хөдлөж болох юм. Өмнөх 6 дугаар ангид утсан зурган дээр болохоор яадаг вөхөр би энэ тэнгэр зураад дээр нар зурсан бол энэ нарыг ингээ хөдлөгээ давхар цаана яв. Цаана онгорхоо үсдэг ч юм уу эсвэл нар маань хөдөлдөг. Энэ зураг маань нөгөө бүхлээр яагаад тэгэхээр нэг давхар дээр бүх объектэд зурсан учраас ингэж хөдлөөд идэх байх юм байна. За одоо ингээд цаатлын тэнгэр гэдэг объектыг сонгоод дараа тэнгэр маань ингээд анхаараа хөдөлж гарч ирж байна тий. За давхрах ашиглаж зурхын одоо давуу тал энд байна. За одоо хамгийн дээдлийн бид нар байшин гэдэг давхраг зурж байгаа. Байшин дээр ярьлаа. За байшин зурхын тулд за бид нар дөрвөлжин дүрс хэрэгтэй байх. За дүрсээ сонгоё. За байшингаа хаана байрлуулж зурх вэ гэхээр бүгдээрээ энэ гол хэсэгт байрлуулж зурчих. За байшингаа эхлээд харан бүрийг зуръя тий. За одоо энэ дээрээ гурвалжин орой хийчихье. Цалаа. За ингээд дотор талын би харан гурвалжсан. Харан гурвалжлаарай. За дээврээ зурх гэсэн тий. Дээврээ зурхын тулд би дүрсээ сонгоод гурвалжин дээвэр зуръя гэсэн. За мөн ингээд гурвалжин дээврээ. За ингээд. За байшинда одоо хаалга цонх гэж. За мөн хаалгаа болохоор зэрэг. За хаалгахи цонхоо мөн дахиад дөрвөлжин дүрсээ ашиглаад за нэг цонхол хийчих. Өөргөн том хойс харуулга цонх бичээ гэж. За байшин маань нөгөө нэг давхар дээр бүх объект цонх хаалгаа хийж учраас хөдөлж байна тий. За одоо цонхоо хуваая. Цонхоо дэж хуваах вэ гэхээр цонх маань ямар байдаг вүлээ? Баянмаар л байдаг. За ингээд за мөн дахиад за энийг одоо хувилж болно. За дахиад цонхоо харин гिचтэй. За ингээд цонхоо хийлээ. За одоо савта бүтгээ хараад байшин маань за ийм сайвар туяа өнгө байшин боллоо. За хаалга болохоор зэрэг арай өөр өнгөр бодчих.
Нөгөө солиогүй шууд урчлаа. За ингээд өнгөтэй солиод. За дээв рүү болохоор зэрэг ямар өнгөрөх гоё гихэл өнгөрнө. За гоё ягаан дээвэртэй байж. За цонхоо болохоор. За адилхан нөгөө өнгөрөх тий. За энэ сорол болохоор зэрэг нөгөө энд хэрэгтэй өнгийн маань буцааж олж авч өгдөг байгаа. За тэгэхээр зэрэг бүртлээ ингээд бодчих. Хаалгаа болохоор бээрээ бараа өнгөр бодчих. За бас нөгөө пульсээ солихгүй болохоор дутагдаад байгаа шүү. За хаалгаа чинь бээрээ жоохон бараа өнгөр гэсэн. За ингээд бааш маань болчлоо. За одоо мод зуръя гэж өндөр мод өгсөн байна. За дараагийнхаа давхрыг нэмээд мод хэрэглөө. За одоо энэ баашин дээрээ сонгоотараа энэ сумаа сонгож хөдөлгөх зөвхөн баашин л хөдөлж байгаа. Тэгэхээр би баашин гаргаж жижигрүүлж болно. За тэгээд ингээд байрлуулж болох нэ. За одоо мод давхаргаа сонгоод модоо зурнаа хэвтүүлээ. За модыг яаж зурах вэ? Модыг болохоор зэрэг за харантаагаар зурах. За харантаагаар гоё зурж чадах уу би? Тэгэл модтай л биш. За ямар ч байсан ногоон өнгийн харантаагаар зураа. Энэ тий. За ингээд ямар ч байсан буцаач болчихлоо. За та гэдэг их гоё мод зургаа гэж бодож шүү. За гэж. За энэ одоо ингэж хагаад модныхоо доотлын хэсгийг бараа өнгөрч тээ. За тэгэн удаа буцаага сонголоо. Дээдлийн хэсэг болохоор нөгөө өнгөрч. За миний мод нэг иймэрхүү. За ингэ зөвхөн мод нь тээ. За тэгэхээр зэрэг энэ модоо би арай жоохон өөрчлөлтийн тавилаа. За дахиад энэ модоо болохоор нөгөө нэг ширхэг биш хоёр мод болоо зөвхөн нэг зурсан давхаргаа хувилж болно. Тэгэх юм бол энэ дараа duplicate layer буюу энэ duplicate гэдэг нь хувилдаг байна. За энэ дээр ингээд харахаар мод маань дахиад хувилгач чинь тий. Ингээд хоёр болсон байна. Тэгэхээр цаатлын мод маань арай жоохон жижиг болгоод. За ингээд цаавар оруулсан. За ингээд модоо ямар ч гэсэн дахиад нэг хувилж хувиллаа. Энэ хувилсан байгаа тий. За эндээ за ингээд гурван ширхэг зурлаа. Одоо бүгдээрээ машин зурх уу? Машин зурхаар зэрэг дахиад давхаргаа нэмээ. За машиныг болохоор за би гоё машин зурж чадах нь харъя. Эсвэл одоо машиныг өөр газараас хуулж оруулж ирж болно. За тэгвэл одоо би машин гэдэг үгс дээр бичээд машины зургийг оруулж ирж болох нь тий. За харъя. За энэ гоё улаан машиныг оруулж ирье. Задарлаа. Зургаа оруулж авлаа. За нөгөө давхарх дээр ирсэн. Тэстгэж ингээд ороод ирсэн тий. Тэгэхээр ингээд цагаан дэвсгэртэй машин болчихсон. Одоо би цагаан өнгөс арилгах гэж гарна. Тэгэхээр зэрэг энэ magic point буюу шийд давхраа. За ингээд зарахаараа зөвхөн цагаан өнгөдийг идэвхжиж үлдчих тий.
За тэгээд энэ машины энэ ягаан өнгөрөө орцсон учраас би энэ хувийг жоохон нэмчихье. Энэ болохоор нөгөө 78 ойролцоон хүйтийг төвч болдог. За ингээд бүгд орчиж энийг илүү багасгаж өгөхөөр хараа нөгөө цайвар өнгөнөөс манд гарчиж дээ. За ингээд хараасаа delete арчих юм бол машиныг маань оруулаад ирлээ. За ингээд машинаа хэдүүлээ. Баашингийн гадаа зогсооч. За ингээд арай жижигхэн машин болчихсон. Ингэж тамбурчж болно шүү дээ. За амархан машинтай болчихлоо. За ингээд энэ дээр нь хэдүүлээ үйл зуръя. За үйл зурагтай давхаргаа нэмлээ. Үүлгээ нэр хүрч. За үүлийг зурахтаа төрсөө ашиглаад зурнаа. Төрсөө ашиглах харандаа ашиглаж зурсан дээр юм те. За тэгээд цагаан өнгөр зурчих. Өнгөний цагаан өнгөтэй явах. За үүлээ. За ингээд ийм үйл зурлаа. За энд нэг жижиг өнгө зурчих. За өөрөн доторх цагаан өнгөр утчих. За ингээ хоёр үлтэй. За үндсэн зураг маань ерөнхийдөө дуусч байна. За ингээд одоо буцаад одоо давхаргууд дээр эвтлээ те. Тэгэхээр би одоо баашингийнхаа давхар дээр жаа баашингийнхаа хаалганд дээр би одоо нэмж юм зуръя гэж баашингийн давхар. За энд бич баашингийнхаа давхарыг сонголоо. За тэгээд би хаалганыхаа бариулыг ингэж нэмж зуръя. За энэгээр өөрлөгөө давхруулж болно. За тэгээд цагаан өнгөтэйгээр за би энд бариулъя. Ингээ нэмж зурж болох. За мөн одоо баашингийнхаа давхар дээр дугуй төрсөөр энд нь одоо яг баашин болгон байдаг. За энд төрсөөр нэмж зурчлах нэ гэж. За энэ дотор талын арай татан дутчих. За. Ингээд зураг туслаа. Одоо бүгдээрээ зураг хадгалъя. За зураг хадгалахдаа бид нэр хоёр янзаар хадгалж болно. За нэгдүгээрт нь би save дараад хадгалъя. За save дараад хадгалах юм бол энэ араа PD N гэж хаад хэр зэрэг энэ дээр бол яг энэ дараа нь одоо би давхар болгоно хэрэг засаж болохоор за нэр өгч. За PD-ийн хөлтөлд алах юм бол би дараа нь энэ зургаа одоо буцаад Paint програм дээр засаж болохоор гэж хадгалж болно. За дахиад одоо өөрөөр хадгалахдаа энэ PD-ийг хараа JPG болгоод хадгалаад үзье. За миний зураг гээд дахиад нэг гэж тавьчих те. Ялгаж харахын тулд нэг гэж оруулчих. За тэгээд окей. За ингээд дараа хадгалж. За тэгэх юм бол анзаарсан нөгөө бүх давхаргууд маань нийлээд нэг болцоо. Одоо зургийн маань давхаргуудын маань нэгтгэхэд нэг зураг болгочлоо гэсэн үг. За тэгээд эргээд нөгөө одоо би документ руу ороод харъя те. Тэгэхээр зэрэг. Байна. Документ дотор хадгалсан сая. Энэ picture дотор хасан байна. Миний зураг гэдэг маань нэгэд үзье. Миний зураг гэдэг нь ихээр давхаргуудаа хараа. Давхаргуудаа эргээд би дахиад энэ дээр одоо засвар хийж болохоор хадгалсан байна те. За тэгээ нөгөө миний зураг нэг гэдгийг нэгэд үзье. Тэгэхээр энэ маань нөгөө шууд JPG буюу одоо хар утсан өөрийнхөө зурсан зургийг
усныхаа дэлгэцэн дээр тавьж болох бүх боломжоор ингээд зураг яах вэ? Хадгалж болох нь. За ингээд зураг хоёр янзаар хадгаллаа. За энэ дээр ирэх юм боловсороо GPG өргөдөлтэй зураг зурсан байна. За энэ болохоор Paint Signet програм дээр нээж болохоор давхархын дотор задгаа хадгалж өгсөн байна. За GPG бол давхараа нэгтгэж хадгалсан